Дэлхийн бараг бүх улс оронд эцгийн эрхт ёс ноёрхож байгаатай холбоотой хүчирхийлэл, ялангуяа эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл байсаар байна. Манай нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл урьд нь ч байсан одоо ч хിവэр байгаа. Олон улсын судалгаагаар хүчирхийллийн 98%-ийг эрүүл хүн, 2%-ийг сэтгцийн өвчтөй хүн үйлддэг ба нийт хүчирхийллийн 95%-ийг эрчүүд үйлддэг гэжээ. За улсын хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн эрүүгийн иргэн анх шатны шүүхийн нийт шүүгчдийн тоог 15-аар баталсан. За одоо бол тус шүүх 10 шүүгчийн орон тоогоор ажиллаж байна. За Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн амын тоогоор ихтэй мөн Монгол улсын хүн амын 10% амьдардаг. За зах хөдөлтооны төв ихтэй хүн амын нэгтаршил ихтэй зэрэгс шалтгаалаад гарч буй гэмт хэрэг зөрчлийн тоо их. За үүнтэй уялдаа тус шүүхийн шүүнцлэх ажлын ачаал өндөр байдаг. За 2018 оны шүүхийн ерхий зөвлөлийн гаргасан шүүнцлэх ажлын тайлан мэдээгээр за 2018 онд Монгол улсын хэмжээнд анх шатны шүүхүүд 12551 эрүүгийн иргэг шийдвэрлснээс нийслэлдэх эрүүгийн иргэн анх шатны шүүхүүд за нийт 6673 буюу нийт Монгол улсад гарсан хэргийн 53.2% шийдвэрлсэн тоотой байна. За үүнээс Баянзүрх дүүргийн эрүүгийн иргэн анх шатны шүүх нь 1724 хэрэг буюу за нийслэлд гарсан за шийдвэрлсэн нийт хэргийн 25.8%-ийг шийдвэрлэжээ. За Монгол улсын хэмжээнд мөн анх шатны шүүхүүд зөрчлийн 12904 хэрэг шийдвэрлснээс 1898 буюу 14.7%-ийг за мөн 1087 хүнийг хоригдлоос хугацааны өмнө сулснаас 317 буюу 29.1%-ийг тус шүүх шийдвэрлсэн. За ийм тоо мэдээтэй байна. Сайн байна уу? Намайг Тара Нийл гэдэг. Би олон улсын хөгжлийн эрхцэн байгууллагын суурин төлөөлөгчөөр ажилладаг. Бид шүүхийн ерөнхий зөвлөлөө санаачлан зохион байгуулж байгаа Монгол улсад гэр бүл, насан туршаагүй хүний төрөлцсөн шүүх байгуулгын сэдвээр донор болон түнш байгууллагуудын уулзалтыг дэмжин ажиллаж байна. Гэр бүл, насан туршаагүй хүний төрөлцсөн шүүх байгуулах нь чухал асуудал. Яагад гэвэл гэр бүл хүүхдийн хэрэгцээ шаардлагыг ойлгоход төрөлцсөн тогтолцоог хөгжүүлэхэд энэ шүүх шууд утгаараа туслах ёстой. Түүнчлэн гэр бүл, насан туршаагүй хүний төрөлцсөн тогтолцоог бий болгосноор тухайн гэр бүл хүүхдүүдэд үзүүлэх шүүхийн үйл ажиллагаа сайжрах юм. Тухайлбал хүчирхийлэлд өртөж байгаа гэр бүлүүдэд харгалзаж үзэх онцлог гэж байдаг. Тиймээс шүүгчид тэр онцлог хэв шинж нь гэр бүлийн хүчирхийлэлд хэрхэн нөлөөлж байгаа, мөн гэр бүлүүдэд өөрсдийгөө болон өртөх магадлалтай гишүүдэд хамгаалахад чиглэсэн шүүхийн шийдвэр гаргах бүтцэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ойлголттой болсноор төвөгтэй онцлогуудыг тусгасан шийдэлд хүрэх боломжтой болох юм. Ер нь бол төрөлцсөн шүүх нь гэр бүл хүүхдийн асуудлыг цогц байдлаар тусган ажилдаг. Тиймээс төрөлцсөн тогтолцоог байгуулснаар эдийн засгийн, сэтгэл зүйн, хуулийн асуудал зэрэг гэр бүл хүүхдэд нөлөөлдөг олон хүчин зүйлийг тусгаж тухайн гэр бүлийн гишүүдийн, хүүхдүүдийн асуудлыг цогц байдлаар харах юм. Өнөөдөр бид гэр бүл хүүхдүүдэд тулгараад байгаа төвөгтэй асуудлыг ойлгох, улмаар тэдний эрхийг илүү сайн хангахад зориулагдсан гэр бүл, насан туршаагүй хүний төрөлцсөн шүүх байгуулах ажлыг дэмжиж байна. 3 жил тус шүүхийн шийдвэрлсэн эрүүгийн хэрэгүүдээс насан туршаагүй хүүхэд хохирч болсон хэрэгүүдийг судлаж үзэх юм бол за эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-4 заасан буюу бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг за мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хохирч болох болсон тоо нь бол өндөр үзүүлэлттэй гарсан. За эдгээрээс бэлгийн хүчирхийллийн хэрэг дээр бол зөвхөн эмэгтэй хүүхэд биш бас эрэгтэй хүүхэд хохирч болсон тохиолдол тус шүүхэд гарсан. Тухайлбал бага насны эрэгтэй хүүхдийг сошиал ертөнцөөр танилцаад уулзъя гэд тодорхой газар товлож уулзаад бэлгийн хүчирхийллийн хохирч болгосон юм тохиолдол гарсан. За мөн сошиал ертөнцид цахим орчинд насан туршаагүй охидуудтай танилцах. За улмаар уулзах, хичээл номын давтуулах гэсэн шалтгаанаар мөн гэртээ аваачаад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгүүд гарч байгаа. За эдгээр хэргийг харахаар Монгол Улсын үндсэн хууль болон гэр бүлийн тухай хууль зааснаар хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Мөн эцэг эх нь хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Гэтэл энэ үүрэгтэй хайн хандснаас үүдг юм уу? Эсвэл хүүхдээ хинтээ хаана уулзж ийн, нөхөрлж ийн, за мөн захим орчинд ямар мэдээлэл олж авч ийн гэдгийг хянаагүйгээс болоод хүүхэд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хорч болсон тохиолдлууд гараад байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар за эрүүгийн хуулийн тусгай анги 12-ийн 1-р зүйл заасан гэмт хэрэг буюу бусдыг хүчиндэх гэмт хэрэгт нийт 90 хүнд холбогдох 76 хэргийг хүлээн авч хянан шийдвэрлсэн.
Үүнээс эрүүгийн засгийн ангийн 12-ийн 1-р зүйлийн 4-р хэсэг заасан буюу бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт нийт 22 хүнд ял шийтгэл оногдуулжээ. Насны байдлаар авч үзэх юм бол 18-аас доош насны 3 хүнд хорих ял, за 30 хүртэлх насны 13 хүнд хорих ял, үүн нь бол нийт ял шийтгүүлэгчдийн 70% нь бол 30 хүртэлх насны хүн байна. За дээрх 22 хүнд холбогдох хэргийн нийт 75% нь бол гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд энэ гэмт хэргийг үйлдэжээ. За нийт ял шийтгүүлэгчдийг хорих ял оногдуулсан жилээр авч үзэх юм бол 12 жилээс доош хорих ял оногдуулсан 3 хүн, за 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулсан 9 хүн, за 15-аас дээш хорих ял оногдуулсан 10 хүн байна. За энэ дээрх гэмт хэрэгт нийт ял шийтгүүлэгчдийн 60-аас дээш хувьд нь бол 15 жилээс дээш хорих ял оногдуулсан. За 2 хүнд бол бүх насаар хорих ял оногдуулж тус шүүх шийдвэрлсэн байна. За баян зүрх дүүргийн эрүүгийн иргэн агшны шүлэн шүүх уралдааны эсний мэдээ. Хаан залуу юм шиг 25 настай. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг бол насны ангил болон хүйсээр нь авч үзэх юм бол 75 орчим хувь нь бол эрчүүд энэ гэмт хэргийг үйлддэг. За үлдсэн 25% бол эмэгтэйчүүд үйлдэж байгаа. За үүнийг бол зөвхөн гэмт хэрэгээр биш, зөрчлөөр муу энэ хэргийн хоригч нь зөвхөн насан туршаагүй хүүхэд биш. За хөгжлийн бэрхшээлтэй эцэг их өвөө эмээ нь бол энэ гэмт хэргийн хохирогч болж байна. За өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд хувийн асаргаанд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд за ямар нэгэн байдлаар эдийн болон эдийн бус аргаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байна. Хүчирхийлэлтэй орчинд өссөн хүн ирээдүйд хүчирхийлэгч болдог гэдэг. Энэ нь олон улсын судалгаагаарч батлагдсан байдаг. Эргэн тойрны хүмүүс нь өөрийн мэдлэгүүгээр хүчирхийлэгчийг өөгшүүлж, хүчирхийллийн хохирогчийг дам хүчирхийлэлд оруулдаг. Тавчхандаа гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр нөхөр, төрөл садан, хамтран амьдрагч, гэрэлтэй цуцлуулсан иргэд ямар нэгэн шалтгаанаар асрамж халамжинд нь байгаа эдгээр хүмүүсийн хэн нэг нь эрх мэдэл давамгай байдлаа тогтоохын тулд бэлгийн болон эдийн засгийн бие махбодын сэтгэл санааны хүчирхийлэл үлдээд байгаа бол үүнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлдэг. Хүчирхийлэлд өртөгчдийг насны бүлгээр нь харвал 30-аас 39 насны эмэгтэйчүүд хамгийн өндөр хувь буюу 36%-ийг эзэлж байна. Мөн хүчирхийлэл үлдэж байгаа этгээд насны хувьд хөдөлмөрийн эд насныхан байгаа нь харамсалтай. За шүүхээс гэмтэрэг үлдэх зөрчил гаргагч болон гэмтэрэг үлдсэн этгээдэд шийтгэл ногдуулах дасан сэргийл гарах хэмжээг зохистой аваагүйгээс ял шийтгэл тодорхой оногдуулаагүй улмаас хүчирхийллийг дахин үйлдэх, ял завших, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хор урших учрах эрсдэл байсаар байна. 2015 онд эрүүгийн хууль шинээр томьёолсон гэр бүлийн хүчирхийлэх гэмт хэргийн ойлголт үндсэн шинжийн талаар шүүгчдэд мэдлэг олгох, энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэх, хуулийг нэг мөр ойлгох, энэ төрлийн гэмт хэргийг бусад төсөөтэй гэмт хэрэгээс ялган зөвчлөх, ур чадварыг дээшлүүлэх, онцлогийг харгалзан үүсгэх шаардлага бий болсоор байна. Зөрчлийн тухай хууль, улан зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2 жил хагасан 2 жил 6 сар болсон байна. За энэ хугацаанд статистик тоон үзүүлэлтээр жилээс жилд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа үйлдэл нь бол нэмэгдэж байна. Тодруулах юм бол 2018 онд улсын хэмжээнд 9000 гаруй зөрчлийн хэрэг шийдэгдсэн бол одоо энэ 19 оны байдлаар 14500 энэ бол одоо 40%-аар нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл нь муу адил нэмэгдсэн байна. Энэний гол шалтгаан нь бол энэ эцэг эхчүүд маань энэ хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь бол энэ хуулийн сурталчилгаа их дутуу байгаатай холбоотой. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах энэ ажиллагаа бол бас их дутмаг байна. Хууль сурталчлах ажиллагаа дутмаг байгаатай холбоотой. Хүчирхийллийг биеийн хүчирхийлэл, алгадах, цохих, үсдэх, зоодох, гэмтэх, амь насыг хөнөөх зэрэг
сэтгэл санааны хүчирхийлэл, нэр хоч өгч, үгээр доромжлох, өндөр дуугаар загнах, хардад сэрдэх, мөрдөн мөшгөх. Мөн бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх, хувцас тайлах, эрх мэдлээ ашиглан бэлгийн тавгүй байдал үүсгэх, биеийг үнэлэн худалдаалах гэж ангилан хуваадаг. Биеийн ба бэлгийн хүчирхийлэл нь хаяа нэг тохиолддог бөгөөд гол төлөв, айл, хөрөш, ах トゥ хамаатан садан зэрэг гэрчтэй байдаг бол сэтгэл санааны хүчирхийлэл нь тогтмол, байнгын үргэлжилж далд явцтай байдгаараа илүү хортой. За зөрчлийн тухай хуулийн 54 заасан гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчил гэж байгаа. За энэ зүйлийнхаа 4-р хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон. За хүсэл зоригын эсрэг тодорхой үйлдэл хийх болон хийхгүй байхыг албадсан, бусдад харилцахыг хязгаарласан. За дундын болон хуваарь төмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэгт халтсан нь өөрөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэггүй бол 7-30 хоног барьцлах шийтгэл оногдуулж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-7 заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь саяны энэ зөрчлийн 4 үйлдэлийн 2 нь буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, за мөн хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөх хэрэгтэй эрхэнд нь халтсан гэсэн. За энэ үйлдэлүүдийг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэлээр үйлдсэн байх юм бол за 6-аас 1 жилийн хугацаагаар хорих, за хүндрүүлэх нөхцөл байдал байвал 2 жил хүртэл хугацаагаар хорихыг шийтгэхээр хуульчилж өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ийн 1-р зүйл заасан хүчинтэх гэмт хэргийг за 14 наснаас 18 наснд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн байх юм бол 2-8 жилийн хорихалтай. За энэ зүйлийн 3 дахь хэсэг зааснаар за гэр бүлийн хамаарал бүхий 16 наснд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, хүчинтсэн бол 12-аас 5-аас 12 жилийн хорихалтай. За бага насны хүүхдийн эсрэг буюу 14 наснд хүрээгүй хүүхдийг хүчинтэх гэмт хэрэг үйлдвэл 12-оос 20 жил буюу бүх насаар хорихол оногдуулах. За энэ хуулийн залттай. Хүчирхийлэл нь гэмт хэрэг бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн асуудал болсоор байна. Удаан хугацаагаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд сэтгэл санаагаар хямарсан, толгой өвдөлтийн нойронд муу, хоолны дуршил өөрчлөгддөг, даралт ихсэх, эсвэл буурах хандлагатай, зүрхээр нь хатгуулж өвддөг, анхаарлаа төвлөрүүлэх чадвар муутай, ой тогтоолтод буурсан шинжүүдийг агуулдаг бөгөөд зарим нь зүрхний шигдээс сэтгцийн гүн хэмэрэл, бамбаа булчирхаан хордлого зэрэг өвчтөй болж эрүүл мэндээрээ хохирч байдгаас гадна богино наслдаг зүй тогтолцоотой юм. Зарим нь амь насаа өөрсдөө хүнөөхөд хүрдэг тохиолдолд гардаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд аймхай, цочромтгой, эерүү, нойр муутай, толгой өвдөлтийн орондоо шээдэг, бамбан хордлоготой болохоос гадна цаашид өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг. Шүүхийн шинтгэлийн ажлын хүрээнд 2014 оноос хойш гэр бүлийн хэрэг маргаан заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар ордог болсон байгаа. Энэ нь яагаад ийм учиртай гэхлээр гэр бүл цуцлагтай холбоотойгоор гол хохирогч нь бага насны хүүхдүүд байдаг. За хүүхдийн эрх ашиг хөндөгдөх, өнчин өрөөсөн өсгөөс сэргийлэх зорилгоор шүүхтэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагддаг байгаа. Энэ ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч нь ямар үүрэг зорилготой оролцдог вэ гэхлээр талуудад одоо гэрлэгчдэд эвлэрэх аль болох боломж олгох, зөвлөгөө өгөх, шүүхийн ерөнхий зөвлөлөөс томилсон сэтгэл зүйчтэй уулзуулах гэх мэтчлийн юм арга хэмжээнүүдийг авдаг байгаа. За яг шүүхэд гэрэлтэй цуцлуулахаар хандж байгаа нийт гэрлэгчдийн ер нь бол нэг 10-аас 20% та эвлэрдэг байгаа. За энэ нь яагаад ийм бага үзүүлэлт байгаад байна гэхлээр одоо гэрлэгчд маань олон жил төвчиж одоо дотроо тээж явсан одоо бодлоо нэгэнт олон жил тээж явж агаад шийдээд одоо нэгэнтээ салыг шийдсэн юмсэн дээр шүүхэд ханддаг ийм хандлагууд маш их анзаарэгддэг. За энэ тохиолдолд бид одоо эвлэрүүлэн зуучлагчдын зүгээс ямар ажиллагаа хийдэг вэ гэхээр сэтгэл зүйчтэйгээ уулзуулдаг. За тэгээд талуудад одоо сэтгэл зүйн байдал гэр бүлийн тухай мэдлэг боловсрол олгох ажиллагаануудыг хийдэг байгаа. За 2018 оны статистик тоо баримтаас үзэх юм бол 4200 гэр бүл салсан гэсэн ийм тоо байна. Тэгэхээр энэ өөрөө юу хэлж байгаа гэхээр гэр бүл маань өнөөдөр маш олон одоо юу гэдгийг шалтгаанаас болж салах гэж. Тэгэхээр Монгол Улсын шүүхийн хэмжээнд гэр бүл салттай холбоотойгоор гэр бүлийн маргаантай холбоотойгоор эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг бол аймаг, орон нутаг болон Улаанбаатар хотын хэмжээнд бүх дүүргүүд дээр бол хийгдэж байгаа. Тэгээд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны яг одоо сэтгэл зүйчд хандж байгаа гэр бүлүүдийг аваад үзэх юм бол
тухайн хосууд маань үл ойлголцсон эсвэл одоо харилцааны ямар нэгэн асуудлаас болоод хоорондоо салах хэмжээнд асуудал нь яригдж байгаа ийм гэр бүлүүд бол 50 орчим хувийг эзэлдэг. За гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж бие биенийгээ хуурам эхэлж байгаа энэ асуудал бол 30 орчим хувийг бол эзэлж байна. За үлдсэн 10% нь бол архитекттай холбоотойгоор гэр бүлийн маргаан үүссэн. За мөн одоо архины хамаарлаас болж гэр бүл салахад хүрж байгаа. За тэгээд мөн одоо 10% нь бол хүчирхийлэл буюу сэтгэл зүйн хүчирхийлэл, за даалт хэлбэрийн бас бие махбодын хүчирхийлэл гэдэг энэ зүйл бол маш ихээр үүсэж байгаа нь бол тоон судалгаагаас харж байна. Гэр бүлийн маргаанд нь хүүхдийн сэтгэл зүйд бол маш ихээр одоо хүн дээр тусдаг. Тэгээ энэ тусж байгаа байдал дээр нь тухайн хүүхдтэй ярилцах, тухайн хүүхдийн санаа бодол, байр суурийг нь сонсоход бол яг энэ шүүхтэр эргээд ямар дүгнэлт гарах вэ? Эцэг эхийн хинтнийг нь асрамжаар үлдээх вэ гэдэг дээр бол бас их анхаарах ийм одоо үйл явц болдог байгаа. Нэгэн судалгааны байгууллага гэр бүлийн хүчирхийллийн талаар судлах зорилгоор 34 асуулттай асуумж боловсруулж 250 хүнээр бөглүүлсэн байна. Судалгаанд оролцсон 250 хүн ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүстэй холбоотой ажилладаг хүмүүс. Тухайлбал өрхийн эмч, нийгмийн ажилчид, цагдаагийн байгууллагын хуульчид, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид, хүчирхийллийн эсрэг төвийн ажилчид байжээ. Судалгаанд хамрагдсан 250 оролцогчдын 15% нь гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар нэг сургалтанд хамрагдаж байсан бол 85% нь урд өмнө гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар нэг сургалтанд хамрагдаагүй байж. Мөн гэр бүлийн хүчирхийлэл манай улсад хэдэн хувийг эзэлдэг вэ гэсэн асуултанд оролцогчдын 52% нь 40-с дээш хувийг эзэлдэг гэж хариулсан бол 60% нь Монголд архитекттай холбоотой хүчирхийлэл мөн л 40-с дээш хувь эзэлдэг гэж үзсэн байна.